Бидэнд өгөгдсөн байгаа энэ A багандах shift кодоос бид өнөөдөр эхний 3 тоо буюу тухайн shift кодын аль улс руу хүргэгдэх гэдэг мэдээллийг агуулж байгаа 3 тоог нь ялгаж авах шаардлагатай болсон гэж үзсэн. За тэгвэл энэ тохиолдолд хэдүүлээ яаж хялбараар ялгаж авах вэ гэхээр left гэсэн функцийг ашиглана. За энэ функцийг бид оруулж өглөө тухайн ялгаж авах байгаа текстээ сонгож өглөө. За түүнийхээ дараагаар текстийн зүүн гар талаас хэдэн оронг нь салгаж авах байгаа юм бэ гэдгээ буюу энэ дээр бид эхний 3 тоог нь ялгаж авах байгаа учраас 3 гэдэг өчлөө. За алдаачлаа. За үүнийхээ дараа enter дарахад тухайн shift кодын эхний 3 тоог ялгаад авч байгааг та харж байгаа. За эндээсээ хэдүүлээ тухайн саяны томьёогоо бүгдэнд нь хуулж өгөхийн тулд дэлгэцэнд харагдаж байгаа шорткодыг дарна. За ингээд бүх томьёо маань ороод ирж байна. За ингээд бидний ялгаж авах гэжсэн эхний 3 цифрээ бид ялгаад авч чадчихна.